I drink till I'm drunk, smoke till I'm high, castle on the hill, wake up in the sky, you can't tell me I ain't fly. So, what's up? Hi, юу вэ? 50-д чамаар юу вэ? 50 дөө ингээл одоо нөгөө нэг шалгалтын үе эхлэх гээд нохоондоо ойртол дэлгэцэн хүм байна уу? Шалгалт чи хизээс эхлэх. Мэдж байгаа мэт шүү. За. 3-7 хоногийн дараа эхэлнэ. Тэгээд одоо 3-7 хоног л ер нь үлдсэн байна. Тэгэл 12 сарын 20-нээс ингээд шалгалтууд авч эхлээд тэгээд 1 сарын 20-д хүртэл ер нь бол үргэлжлэн дунд нь нэг 10 хоногийн шинэ жилийн амралт гэж амар гоё амарна. Гэхдээ тэр нэг гоё амралт олдгоо л дээ зөөр нэг яана шалгалт гэж стрессдсэн нэг 10 хоног өнгөрөөл тэгэл ер нь шалгалтуудтай ордیں۔ Тэгэл яана шалгалт гэж стресстэнгүүтээ за цаг ах байгаа юм чинь ингээд юу ч хийхгүй тэгсэн мөртлөө ингээд нэг шаналлттай жаргаад ч юм уу зооч ч юм уу тэгэл нэг нойр мороо сольж молоо тэнэгддэг юм яг ингээд шүн унтахгүй тийм ингээд шүн ингээд хичээлээ бодоод амьдрал одоод ингээд эм ороод тэгснээ өдөр нь унтаж мунтаад тэгсэр гадаа өдөр шүн солигдоо. Тэгээ нөгөө нэг шалгалттай 1 сарын үед шалгалттай үед нөгөө хичээл ордгоо болохоор ингээд зүгээр ингээ өдөр нь очиж шалгалтаа өгснө гэртээ үрж ирсэн буцаж унтаж мунтаад нэг тийм тэгснээ шалгалтаа дуусан үзэн шууд гэртээ ярьж маар. Ер нь 2 сараас л ер нь хүн төрхөнд оронд. Харин тийм ээ цаг хугацаа амар хурдан өнгөрчлээ тийм. 7 хоногийн өмнө л барыг нөгөө богоноос буугаал боротод шалб нороод хостел тоноол тэгчихсэн санагдаад амар хурдан 3 сар өнгөрцөн. Одоо ингээл 3-7 хоног дотоо энэ гэхээр яа. Тэгсэн мөртлөө бас хийсэн юмтай ч юм шиг тэгээ подкастын 5 дугаар оролцсон байна. болж штэ. Тийм болж штэ. Тэгэл гоё л штэ. Тэгээд ануудаар юм маань төрсөн өдөр боллоо. Манай өнгөрсөн дугаарын зочин тэгээд миний бас төрсөн өдөр болж өнгөрлөө. Тэгэл их юм л болсон биз штэ. Тэгээд юм маань төрсөн өдөр болж өнгөрлөө. 3 хүний төрсөн өдөр болсон юм. Өөр болов уу? Өөр 11 сард болсон баха. Гэтэ энд байдаггүй хүмүүс. Тийм. Тэгээд удахгүй бас нөгөө нэг манай анхны зочин очроогийн маань төрсөн өдөр болно. Нөгөө нэг түмэн нэмрэл багш маань гэдэг шиг очроогийн маань төрсөн өдөр болно. Тэгэл нэг төрсөн өдрөөс төрсөн өдрийн хооронд баяраас баярын хооронд явчихлаа. Саяас нөгөө нэг монголчууд энд байдаг монголчууд 11 сарын 26-ны тусгаар тогтнолын баярыг тэмдэглэдэг. Тэгээд яг тэр баяр бас болсон. Тэгээд тэр их өр өгөөжтэй их сайхан баяр үйл явдал тэгээд тэмцээн болж өнгөрсөн. Би бас шатрын тэмцээнд н ороод амжсан. Би бас амьдралдаа ерөөсөө сакс тоглож зүгэж хат сакс тоглоо. Яа бит хоёр манай хоёр баг таараад бит хоёр сакс тоглож чадахгүй би бинийгаа тэрвэрэд гэснээ баццыг надаас чихэн зүгээр гэж асууж басан. Хүмүүс цаана тоглоо яваад алцсан. Бит хоёр яг нөгөө нэг голдон зогссноо ингээ зөвөр хоёр тишээ хараад гар гараасаа хөдөлцсөн тэгээ бас нэг талаараа би бинийгаа сааж магаад. Тэг дараа нь бичлэг үзчих би бөмбөггүй үний урд зогсцаа хааж байгаа үсэрч. Нөгөө он зүгээр л зогсчихсан. Зүгээр ингээд баг нүдийг ингээ хаагаа зогсчих нь холгүй тий. Тийм тэгээд гэхдээ манай баццыг амар хүн хаасалтаа тэгээд амар сайн байсан. Би хичнээн NBA гэж ярьдаг ч гэсэн яг сакс тоглож чадахгүй л тий. Тэгэл хотлаа л бас тийм зогсоодсэн. Тэгээд манай баг 4-5 удаа тоглолоо да. Тэгэхэд би яг бөмбөнд нь 2 удаа л гар ирсэн. Тэг 3 дахь яг ингээ авах чи өнгөрөөч тий. Чи баццыг аваач гэдэг байгаад чи. Би болохоор бүр бөмбөг баг барьснаа санахгүй байх. Тэгээд нэг хүүхдэд даруулж унснаа санаж. Хинд за. Дараа ирчих. Үнс юм уу тэгтээ. Тий нөгөө нэг яг бөмбөг яг над руу ирчихсэн байхгүй юу? Би амар өсрөөл авдаг баатар болсон чи яг миний урдуур нэг хүүхд өсөрж ороод
Тэг бит хоёр юу мөргөлдөөд ч гэх юм уу тэгээд давхралдаж унаж мунаа. Тэгсэн чи яг миний хойно бас нэг охин байсан. Гуруулаа давхралдаж унаа. Йоо би яг хотлоор толгоогоороо ингээл цохиолонс ш. Тэгтээ яачгүй л те зүг зүгээрс. Тэгэл нэг тиймэрхүү баяр маяр бас болж өнгөрсөн юм байна. Тэгээд ер нь бас овоохон болцсон юм шиг. Тэсэн ирнэ бас юу ч хийгээгүй юм шиг. Тийм. Харин амар л хурдан өнгөрсөн миний орчис 9 10 11 сар. Зүгээр ингээд өдрөөр биш 7 хоногор яваад байгаа хөө. Нэг мэтгэд л нэгтгэж юм уу, нэг мэтгэд 5 дахь юм уу ингээд нөгөө одоо даалгавар өгсөн байгаа шүү дээ тий. За 2-7 хоногийн дараа шалгана шүү гэдэг. Тэгэл нэг мэдж юу маргааш юм уу. Нэг гих мэдчлэн бүр нэг цаг хугацаа бүр амар хурдан өнгөрч байна. Харин тийм ээ. Одоо тэгээд сарын дараа шинжилээр яах гэж байна. Одоо тэгтээ яг нүдэнд бол шинжил харагдахгүй байна. Зүгээр ингээд хичээл бодогдоод байна л да. Тэгтээ яг хуу нэг уур амьсгал ороод гадуур мадуур явахаар ёлк молк цасцсан байвал гоё сэргэж магадгүй. Тэгээд яах ихэ бодож магадгүй. Тэгтээ ер нь бол байрандаа л явах. Би нөгөө 1-р курстэй байрныхаа хүмүүстэй хамт шинжилгээ оноо гаргах гээд тэгсэн чинь манай хүмүүс Монголын цагаар 12 цаг болж байгаа шүү дээ. Он солигдож байгаа. Тэгэд энд 9 цаг болж байгаа. Тэгээд бид нэр 9 цагийн үед Монголын цагаар ингэж оноо гаргачаад тэгээд за 12 цагт хэдүүлээ талбай явъя, төв талбай оръё. Тэгээд тэнд гоё оноо гаргая гэд манай хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Би болохоор за уучлаарэ. Би угсаа анхнаасаа л хэлсэн байсан л та. Уучлаарэ. Би явж чадахгүй гэд манай аав ээж хоёр яг он солигдох үед залганаа. Тэгээд би аав ээжийнхээ итгэлийг алдмааргүй байна. Тэгээд ингээд талбай малбай руу явцсан гэх юм бол санаан зовчноо гэд үгүй гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чинь л юу яриад байгаа юм байгаа хэвээр. Танаа аав ээж хоёр чи Монголд байгаа юм байгаа хэвээр энтер гээл тэгэл за нөө гэд тэгсээр хагаад би оноо ганцаараа гаргасан байдгийн. Тэгэл гоё эсүү. Тэр яг тэр жил хаа нөгөө талбайд ирсэн хүмүүстэй таалтаа тэгээ жаргалмаа хийсэн гэж нөгөө ингээд олон хүнтэй газар дэлбэрэлт энэ төр болчих магадгүй гэвэлтсэн шүү дээ. Дэлбэрэлт олно гэд тэгээ яг уу тэр нэг арга байсан л та гэж. Үгүй яах юм бэ нэг юу мин тавьчил яах юм гээ. Тэгээ хүмүүст яг уу нэг амир тэнэг шалтгаан мэт боловч гэсэн тэгээд яг уу цаад санаа нөгөө нэг аав ээжгээ бодоод тэгээд тэгж хэлсэн. Тэгээ угаасаа нөгөө нэг 19-20 хүрчээд ингээд юу яагаад аав ээж нь ингээд амир хол байх чинь ингээд тэгээд гэрээс гарахгүй марахгүй гэх юм бол хүмүүс жоохон сонин бодоод идэгхгүй юу гэж. Тэгээд зөвөр мин тавьчвал яах юм гэж зөвөр тэгсэн юм ба гэж. Тий. За ингээд шинжил мэлний иймэрхүү. Амрал тэгээ цагаан сар тэгчил март. Тэгээ 4 сар. Тэгээд миний төрс өдөр. Тэгэл жилийн шалгаалдаг. Тэгэл энэ хүмүүс чинь баццэг маань диплома бичин тэгэл гос гэл бас шалгалт гэл. Тэгэл за нэг тиймэрхүү тэгээд би ингээд ер нь жоохон эмо хүн л дээ. Тэгээд нөгөө шинэ жилийн ганцаараа гаргасан чинь хүмүүс ямар эмо энтергээд тэгэхээр зүгээр дээ ганцаараа амар гоё штэ. Би тэр байтугай кино театрт ганцаархнаа кино үздэг гээд. Би тэгтээ энэ жил оноо ганцаараа гармаар санагчлаа. Сая чамаа тэгэж хэлсэн чинь. Бүр ингээд төсөөлөгдөж амар гоё санагдчих. Би тэгтээ нөгөө нэг талбай явсан хүмүүстэй нөгөө видео кол хийгээд тэгээд видео кол хийгээд хүмүүс амар олуулаа тэгэл жаргалмаа энтер гэл ингээд яваадсэн чинь жоохон сэтгэл хөөрөөд тэгээ шууд таслангуудаа аав руугаа залгаад гэсэн чинь унтцсан байсан. Тэгээ би сэрээгээд би ганцаархнаа байна гэд тэгээд сэрээгээд тэгээд юм яриад тэгээ нэг 10 20 минут юм яриад тэгээд яг
он гарах үед аавтайгаа ярьжсэн. Тэгэл ээж мэжийг сэрээгээл. Тэгэл он гарсан чинь за шинэ оны мэд гэд тэгснэ за баяртай гэд тэр хоёр буцаад унт. Би тэгэл нэг жоохон нөгөө нэг шинэ жилийн дугаар муугаар энтер үзээд сууж исэн чинь манай хүмүүс хурж ирээд тэгэл нэг омонгод тэгж гаргасан байдгийн. Тэгээ би ингээд кино минь ганцаар үзэж мүцэх амар дуртай заяа. Би 6 сарын 1-нд яг саяны 6 сарын 1-нд ганцаархнаа 2 кино үзлээ. Дараалж 2 кино үзээд бүр кино театрт тэгээ бүр ихний үзүрээд заяа. Өглөө 9 цагт кино театрт эхлээд нөгөө би Джон Уик үзэх гэж уг нь атсан хгүй юу. Тэгсэн чинь хоцроод нэг 10-20 минут хоцроод тэгсэн чинь за Аладдин гарч байгаа. Аладдин үзээ дөө гэд. Тэгээд Аладдин дуусаад гараад ирсэн чинь Джон Уикийн үзүр яг нэг 10-20 минутын дараа байсан хгүй юу. Тэгэхээр за үзчихье гэд бүр ингээд Джон Уик л үзмээр байсан хгүй юу. Тэгэл үзээл тэгэл гарч ирсэн байдгийн. Тэгэл хүмүүс юу гайхаад юу ганцаараа ямар юм уу энэ төр яг үнэндээ амар гоё идэг хөхгүй юу. Тий ихний үзүр бол бүр гоё. Бүр nice идэг. Тэгэл яг хав аранхууд кино үзэл гараад ирсэн чинь нэх гоё нартай. Тий яг ингээм амьдрал буцалж байгаа. Трамвай энэ төр чинь хөөрхөн дуурж уураа. Юу хөөрхийн төсөөлөгч. Тэгээд эрт үзчихвэл тэгэл дараа нь ажил төрлөө амжуулаад тий хүсээ маяжлах нь шүү дээ. Тэг бас их бие тасуу юм байна л та. Өөрөө тий тэгээд тэгтээ жилийн өмнөөс бол би тэгж ганцаар үзэж чадахгүй байгаа. Тэгтээ одоо л үзэж эхлэх юм шиг санагдаж байна. Миний тэгж тэгтээ тэр яг ганцхан удаа биш. Тэрний өмнө бас ганцаар удаа. Тий манай ер нь дандаа үзсэн байдیں۔ Тэгээд яг хүн амтанд л хань болох гэж нэг орой морой кино үздэг болохоос ер нь би бол эхний үзүүрт амар дуртай. Тэгээ яг ганцаар үзэх юм бол бүр кул гэдэг юм аа. Тэгээд нэг удаа нөгөө шалгалтын үеэр биш шинэ жилийн яг 10 хоног эхэлсэн. Тэгээд би яг нөгөө нойр солигдно гэдгийг яг мэдээд өдөр шин солигдно гэдгийг мэдээд бүр өглөө 9 цагт сэрүүлэг тавиад ганцаархнаа гарч яваад тэгээд бас кино үзсэн төвхтэйдیں۔ Тэгээд нөгөө нэг өдөржингөө унтаад хийх юмгүй болохоор яг тэр өдрийг ална гэдгээ мэдчихсэн байхгүй. Тэгэл ер нь гарч кино үзсэн дээр юм байна гэл. Тэгээд яг тэр үед бас гой кинонууд гарч исэн. За тэгэхээр өнөөдрийн сэдв ер нь бол кино ярих гэж бодож байна. Тэгээд бид хоёр жоохон сэтгэл дондор байгаа. Ингээд манай хандлт жоохон буурсан. Тэгтээ зүгээр дээ. 5 дахь анги бүр яа фейлс. Тэгтээ өшөө 5 явах өшөө хугацаа юм чи тий 4 жоохон фейлсэн. Тэгтээ зүгээрээ. Тэгтээ зүгээр дээ. Бид хоёрт бол өөрсөнд маань бол гоё байгаа. Тэгээ бид хоёраа ингээ подкаст хийчээд амар догтлоодтын тий нэг самирсан ингээ яна хийчлээ гэл тэгэл ингээл өөртөө тэр мөрийгөө сонсч сонсоол амар гоё юм аа. Тэгээ яг тоо моо нэг хамаагүй ч гэсэн. Тэгтээ нэг хийчээд нэг 2-3 хоног харахгүй жаа нэг сонссон тоогоо. Тэгээд нэг харахаар ингээд өмнөхнүүд амар их болцсон. Тэр гоёсэн чинь яг сая харсан. Тэр багс. Тэгтээ зүгээр дээ. Тэгэл кино. Тэгээд чиний бүх цаг үеийн хамгийн дуртай нэг кино яг зөвхөн нэгийг хэлвэл яг ямар кино хэлэх вэ? Нэг кино гэх юм бол ингээд яг зөндөө гоё кинонууд байгаа. Тэгтээ ингээд хинч надаас асуусан яг миний толгоонд ингээд бүр цаана ингээд байж идэг юм кино болохоор Godfather загалмаас эцэг. Тэгээ би бүр ингээд бүр багаасаа үзсэн. Тэгээд 10 жилээсээ л тэгээ би ингээд үзмээр санагддаг байсан. Тэгээ ингээд зурагтаараас амар гардаг би тэгээ талаас нь үзэлддэг гэсэн хэвгүй юу? Тэгээ манай бас амар хүздэг тэр киног. Тэгээ би ингээд талаас нь үзээл тэгэл би юус ойлгодог байсан цаа. Тэгэл аав ингээл хүүе энэ үгтчихсэн. Ямар амар үздэг болчихвоо залмаас эцгээ гэл ямар амар үздэг болчихвоо гэ.
Тэгэл яг үндэ би амар үзэл зурагтнаас салахгүй байгаа мөртөө би ойлгодгүй байсан аахгүй юу? Юу ч ойлгодгүй байсан аахгүй юу? Тэгэл ингээл амар сон тэрийг бүр ингээд ойлгомоорч идэв гэсэн юм уу? Эсвэл ингээд нөгөө хев маяг яг киноныхын маяг нөгөө нэг жанр амар гой санагддаг байсан юм уу? Дээр үеийн юмд амар дуртай. Тийм хувцлал дизайн тэгэл ярьж марж байгаа хэрглэж байгаа юмнууд надад амар гой санагддаг. Тэгээ тэр нь бас татдаг байсан юм уу? Тэгээд тэгж байгаа нэг удаа 8 дугаар ангитаа би нэг ахтайгаа хамт хоёлаа сууж агаад 3 ангийн 6 7 цаг суугаад шүнжэнгөө тэгээ унтахгүй заяа сууж үтсэн байдیں۔ Тэгэл яг уу тэр үед бас жоохон ойлгосон. Манай ах ингээ ойлгоцсон хгүй юу? Өө тэр нь тэгчлээсгсэн. Би юу ч бас л ойлгохгүй, стил ойлгохгүй хിവэрэ байгаалс. Тэгэл ингээд ер нь одоо хүртэл ингээд жилд нэг удаа заавал үздэг кинонууд юм нэг. Тэгээ үзэх болгондоо өмнө анзаараг байсан юм анзаараад. Тий ингээл энэ дэр ийм гардаг байсан юм уу гээл тий. Бүр нөгөө нэг анги дээр амар хэм гардаг, амар их сцен өдр гардаг. Тэгэл одоо ингээд би сайхан нэг 7 өдрийн өмнө үзсэн. Тэгэл тэр яг жилд нэг удаагийнх нь байсан. Тэгэл амар гоё байсан. Чиний хувьд? За яг нэгийг сонгох юм бол ихтэй амар хэцүү юм байна. За тэгвэл топ 3. Топ 3. За анкер бол ойлгож талчих. Паразит байгаа. Гэтэ энийг бол саяхан үзсэн. Гэтэ 7 сард ихний удаа үзээд 9 сард үзээд тэгээд сая бас үзээд ингээд 3 удаа үзсэн. Тэгээд Удахгүй юм уу? Удахгүй. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө Call Me by Your Name нөгөө өмнөх дугаар дээр хэлчихсэн. Тэр чинь би жил ахсын өмнө үзчихсэн баха. Тэгээ бүр яг жил болгон үздэг кино гэх юм бол нэг Солонгос нэг ангитай Beauty Inside гэдэг кино байдаг байхгүй юу? Тэгээд тэр болохоор ингээд нэг хүн өглөө болгон сэрэхтэй өөр хүний дүр төрхтэй сэрдэг. Зарим өглөө эрэхтэй, зарим өглөө эмэгтэй, зарим өглөө Аз, Европ гээд Гаднах төрх нь өөр үт юм уу? Тийм гаднах төрх нь өөр. Ингээл нэгэнд унтчихл юм бол одоо сэрэхтэй л өөр болчихно гэсэн үг. Ямар сони. Тийм тэгээд юу 18 хүрээд тэрийг мэддэг хгүй юу? За. Тэгээ аав нас тиймсэн. Тэгээ нөгөө өөрөө тавилах хийдэг амар авьяастай. Тэгээ тавилгын дэлгүүрийн тэрний амар амжилт олцсон. Тэгээ өөрөө гэрээсээ ажилдаг. Нөгөө царайн байнга солигдоод болохоор тэгээд ингээд гэрт нь ингээл бүх хүсний бүх тарган туранхай бүдүү өндөр нам хүмүүсийн хувцас хараамуутай хүн одоо болоод сэрчих юм бол шил тийм линз тэгэл бүр янз бүрийн гутал мутал ингээ байдаг. Тэгээд ингээд нөгөө нэг хүн тайртай болоод тэгээ үйл явдал нь өрнөдөг. Тэгээд вау амар гоё кино. Тэгээд тэгчний одоо тэр хүн ямар нэг одоо өөр ингэсэн би юу байгаа шүү дээ тийм ч ихсэн ингээд нөгөө эмэгтэй амар хайртай. Тэгээ амар гоё кино. Тэгээ нэг анх тэр эмэгтэйтэй ингээд танилцахдаа өөрийгөө ингээд царайлаг төрхийг хүлээгээд биш төрхийг гинэ сэрхийг хүлээгээд тэгсэн чинь ингээ ерөөсө болж өгөхгүй. Нэг бол имээ болж сэрэл. Нэг бол амар бүдүүн хүн болж сэрж мөрөө. Ерөөсө болж өгөхгүй. Тэг ерөөсө болж өгөхгүй. Тэгээд нэг царайлаг болж сэрэнгүүтээ нөгөө очиж танилцаад нөгөө эмэгтэйтэйгээ тэгээд маргааш уулзсан энэ төр гээд тэгээд нөгөө 3 хоног унтахгүй гүрийгээд нөгөө төрхөө солихгүйгээд тэгээд ер нь амар өрөвдөлтэй тэр мөрн. Тэгээд амар гоё гэн. Тэгээд тэр төрхөн дахиж ирдэггүй юм уу? Төрхөн дахиж тавтагдахгүй тэгэл нэг ямар эсэ яг тийм юм. Тэ яах юм бэ? За хүмүүс үзэх бах уу? Би ч гэсэн үзмэр санагдсан. Нэрээ үзээрээ бүр амар гоё гэнэ. Амар юм аа. Тэгэл тий нөгөө ингээ байнга дүр төрхөн солигдоод ангууд нөгөө нэг найз охиных нь ажлын хүмүүс нөгөө амар олон хүнтэй уулзаад байна гэж яриа гараад тэгээд яг үнэндээ нэг л хүнтэй. Тэгээ нэг маргааш нь сэрэгтэй ингээ нөгөө юу ич штэ өөр дүр төрхтэй болчих штэ тэнгүүтээ шууд нэг өдөр нь амар шивээс хийлгээ. Тэгэл маргааш нь тэр нь байхгүй. Ямар хэцүү юм тий. Тэгээд ээж нь бас хүүхдэд танихгүй хэлэхгүй л бол өө ээж би ээ гэж хэлэхгүй л бол тэгэл. Гэхдээ яг хуу доторх нь өөрчлөгдөхгүй болохоор тэр нь л гоё юм тий. Тэгэл нөгөө нэр нь Beauty Inside.
Тийм ээ тий. Яг нөгөө нэг юм солигдоод идэг гэсэн чинь надаа энэ кино санагдчихлаа нөгөө нэг 50 анхны болцоо гэд тэр бас амар гоё кино үзчихсэн үү? Үзчихсэн. Нөө зурагтаараас амар их гардаг гэсэн шүү дээ. Адам Сандлерийн тэр бас амар гоё кино нөгөө нэг эмэгтэй нь өглөө болгон яг нэг өдрийнхөө ой санамжаар сэрдэг. Тэгэл аав ах хоёр нь яг аавынхын төрсөн өдөр тэгэл өглөө болгон тэр хүн босоод өнөөдөр манай аавын төрсөн өдөр гэж босоод биш өөрийнх нь төрсөн өдөр лөө. Харин юу лээ. Би нэг хан манай төрсөн төртөнцөр үлээ нэг ах нь өдөр болгон бодож модод идэг. Өөрөө зурдаг тийм. Өөрийнх нь төрсөн өдөр гэдэм байна. Тэгээд ёо мартчихжээ. Аавынх нь төрсөн өдөр ч илүү ямар ч аавдаа тэгснэ кино бэлэглээд тэгснэ тэр киног орой болгон үздэг. Тэгээд шөнө нь ингээд нөгөө хан будчаад хан зурчаад тэгээ унтдаг. Тэгэхээр яг шөнө нь ингээ аав ах хоёр нь яг цагаанаар ханыг тий ханыг будаад тэгээд яг тэр өдрийн сонинг амар олноор нь захиалцсан. Тэгээ яг гаргаж ирж тавьдаг. Тэгээ торт бэлтдэг гэд ингээд яг бүх юм нь яг тэгэл яг нөгөө нэг киног нэг юм дөрүлжин хальстай тийм кино эдэн шүү дээ. Ямар юм гэддэг вэ? проектортой юу? Тийм баха. Үгүй нэг юм дөрүлжин амар том юм хавтгай дөрүлжин хар тий кино эдэн шүү дээ. Тий ингээд нэг юмд ингээд хийдэг заяа. Нөгөө Joey кассет шиг тийм том кассет шиг хоёр цагаан нөхтэй. Яг тийм киног ингээд гаднал нь бэлгийн болтоор ингээд боогоод тэгээ яг бэлгийг ингээд бэлдэж тавьж мавдаг. Йоо тэгэл манай хүн дурлал тэгэл амар хөөхөн юу яадаг нөгөө нэг өргөтдөг гэх юм ааши. Тэг ингээд нэг удаа тэр хоёр хамт онцдаг. Тэгээ өглөөнс ирсэн чинь нөгөө эмэгтэй танихгүй чи хин бэ? Тэгэл яг төгсгөл дээр нь манай хүн жирэмсэн болоод тий. Тэгэж төгсгөл тий нэрээ таг мартчих үзээгүй амар утц. Жирэмсэн болчих юм тий. Үгүй жирэмсэн биш бүр хүүхдтэй болсон байдаг аахгүй. Тэгээ нэг сэрсэн чинь ингээд хажууд нь нөгөө кассет өгдөг. Тэгээд намааг үзгээд тэгээ ингээд юмд хийсэн чинь яг ингээд нөгөө нэг чи ингээ ой санамжаа ингээ алдсан. Ингээд чи ингээ нэг өдрийн ой санамжтай байдаг. Тэгээ ингээд чи нөхөртэй хүүхэдтэй энтер гээд ингээд хормоо хийцэн шүү гэдгийг ингээ харуулдаг. Тэгэл яг гараад ирсэн чинь нэг охин ээжээ гэл тэрвэрдэг ёо. Яа, өсчлээ гэдэг. Гэтэ ингээд хүүхдтэй болж төрхөөс илүү өглөөс ирсэн чи амар том гэдэгтэй жирэмсэн байвал болт сэрүүл бүр амар хат. Тийм шүү дээ. Яа. Тэгсэн чинь ингээл нэг өдөр сэрж том гэдэгтэй сэрж явж гутаа төрж тэгснэ маргааш нь хүүхдтэй болсон тийм нэг дөнгөж төрж мөрсөн. Тэр бүр амар мэдрэмж байгаа юм сте ёо. Бүр төсөөлөхөд ч амар. Яг уу тэрний төгсгөлд нэг амар том болцоо охинтой л байдаг л та тийм. Адам Сандлерийн кинонууд амар гоё тийм. Нөгөө нэг Grow Up лөө Grown Ups тийм. Тэр бүр ингэж амар хидж үзээд бас уйтахааргүй амар инээдтэй. Тэгэл хүмүүс юу н what гэдэг үгээр нь бүр амар сайн мэдэх байхаа. Яг 2 дугаар анги дээр. Тэгээ тэр нөө 50 анхны болцоон дээр тоглолтог эмэгтэй чинь юм төлөө Drew Barrymore. Тэгээд тэр яг Адам Сандлер тэр хоёрын сүүл нөгөө 15-16-нд бас Blended гэдэг амар хөөрхөн кино хийсэн шүү дээ. Тэр бас хөөрхөн кино. Адам Сандлерын нэг тийм эмэгтэй партнер тийм жүжигчт нь бас амар хөөрхөн тийм ингээд хэдэн жилийн дараа дахиж хамт кинонд тоглодог нөгөө Jennifer Anistonтэй бас сүүлд нь кино тоглолцсон тийм. Тийм эс шнэрээ 50 анхны болцоо гэж бод. Тэгсэн чинь нөгөө 500 Days of Summer гэдэг бас. Тийм. Нэг кино тийм. Нөгөө хайрын түүх биш гэхдээ нөгөө хайрын тухай түүх гэдэг. Төгсгөлний өрнөөс салчдаг. Тэгээд нөгөө нэг эрэгтэй одоо эмэгтэйтэй ингээм амар ухаангүй хайртай болсон. Тэгтээ хамгийн гол нь тэр үе ингээд
эмэгтэй ингээ ямар нэг хариу үйлдэл үзүүлэх байхдаа өөрөө амар төсөөлж бодоод тэгээ тэрэндээ ингээ амар жаргалтай тэгээ амар өндөр нөгөө нэг хүлээлттэй амьдраад тэгээд яг үнэндээ бодиттой адил тийм байдгүй. Тэгээд тэр эмэгтэй салахтаа ингээ нөгөө би хүнтэй суухгүй сумарг байгаа тийм төлөвлөгөө байгаа гэж салчингуудаа нэг утахгүй хүнтэй суучдаг. Тэгээд тэгтээ спойлер ч заах юм уусаа үзсэн бохоо хүмүүс. Зүгээр дээ. Тэгээд ер нь спойлер тэгэл таамаглал санал болгох кино мэнэ гэд бүр бүгдийг нь холиод ирчихнэ. Тэгтээ Godfather-ыг бол бүр амар санал болгомоор байна. Тэгээд тэр нь болохоор яг мафиодын тухай гэр бүлийн маф гэх юм ааш гэр бүлийн бизнес эрхэлдэг тийм хүмүүсийн дутээд бүр амар гоё кино. За өөр ямар кино санал болгомоор Бүр одоо үзээд ингээ шокнд ороод заяа. За 7 мала 14 хоног нэг энэ киноныхаа талаар бодоод тэг бүр ингээд амар тийм тархич ингээ гимтлаад заяа. Тэг тийм кино хэлж өгье заяа. Requiem for a Dream гэд нэртэй кино. Тэр болох нэг хар тамхинд донтцсон 3 өөр хүний тухай гардаг. Гэтэ 3 хүн холбоотой. Тэгээ энэ киног ер нь ингээд нэг 18 19 20-тойд үзчихвэл хар тамхи гэж нөгөө амар муухай юм гэдгийг мэдээд бас амар нөгөө сайн сэргийлж чадах. Яг тэр хүний тархинд бүр амар ордог бүр амар кино. Тэгээ ер нь бол хүн болгон нэг удаа үзчихвэл зүгээр. Гэтэ нэгээс илүү угаас үзэж чадахгүй байх ямар ч юм. ямар дахиад Requiem for a Dream гэдэг. Тэр Requiem гэдэг нөгөө оршуулган дээр явдаг дуу юм байна л да. Тэгээ нөгөө хар тамхинаас болж хүмүүсийн мөрөөдөл ингэж нөгөө өгч байгаа талаар. Тэгээ нөгөө ярьсан кинонуудынхаа нэрийг бичнэ. 3 өөр хүний талаар гэсэн чинь надад нөгөө нэг Moonlight гэдэг кино санаанд орчлоо. Тэр нөгөө амар гоё кино тий. Ингээд нэг хар арьстай залуугийн нөгөө нэг бага нас тий өсвөр нас тий эдэр нас ингээд яг залуу насынх нь ингээд тухай гардаг. Тэгээд тэр хүүхэд бүр амар өрөвдөлтэй тий. Тэгээд тэр чинь нөгөө бас нэг хүн тайртай илүү бас тий нэг залуу тайртай. Тэгээд тэр нөгөө нэг өсвөр насных нь үед нь нөгөө нэг өөрт нь гайгүй сайн хандчихсан ганц хүн нь тэгээд бас нөгөө нэг юу гэх юм өөрт нь ойрцсон ганц ихний бөөд эцсийн хүн гэх юм аашин тэгээд тэр кино Оскарын шагналаа авчихсан. Шилдэг кино болоод нөгөө La La Land шилдэг кино боллоо гэсэн чинь үгүй юу яг үндэ Moonlight гэдэг кино юу байсан шилдэг кино гээд нөгөө хамгийн бүр том шагналыг авсан. Тэгээ La La Land-ийнхан буцаж буугаад Moonlight-ийнхан гарч ирчихсэн. тэгжсэн шнэ. Гэхдээ Moonlight La La Land-аас хамаагүй гоё. Тий. Гэхдээ La La Land-ыг би үзээд бүр амар ихэр татж ойлж исэн. Moonlight дээр болохоор зүгээр ингээд сэтгэл өвдөөд тэгээ яг нөгөө нэг хүмүүсийн амьдралыг тохиолддог зүйл гээд. Гэхдээ би La La Land дээр бүр илүү амар ойлж исэн. Тэр үл яг л нөгөө бүх хүмүүсийн амьдралд байдаг юмыг л бас л гонхтой шүү. Ингээ Оскарын шагнал гардуулах хэсэл нь ингээд одоо бас нөгөө арьс өнгөний ялгуурлал энтер гэж амар их тийм гардыг штэ. Нэр дэвсэн хүмүүс дунд нь мөнгөд арьстай хүн байхгүй, Аз хүн байхгүй энтер гэдэг. Тэгээд тэгсэн мөртлөө кино авж байгаа кинонуудынх нь юу н дандаа ингээд тим кинонууд дандаа амар том шагналуудыг авдаг тийм ингээд Moonlight 12 жилийн боолчлол тэгээ нөгөө Oprah Winfrey-гийн нөгөө нэг бас кино минут чинь Оскарын шагнал авч исэн энтергээд тийм тэгээ дандаа тийм хар арьснуудын ялгарлан гадуурхалтын кинонууд амар их Оскарын шагнал авдаг мөртлөө яг жүжигчт нь ингээд нэр дэвшдэггүй эсвэл шагналыг авдаггүй ямарсан. Тэгээд нөгөө нэг яг нэг энгийн нэр дэвших биш яг нэг тийм онцлогдсон юм л яагаад гэдэм бэ шүү дээ. Зүг. Сая тэгээд юу гэвэл Оскар гэснээс нөгөө Кани хамгийн том шагналыг чинь энэ жил нөгөө Паризид авсан шүү дээ тийм. Тэгээд тэрний өмнөх жил нөгөө Shoplifters гээд
Япон кино авчихсан байхгүй юу. Тэгээ тэрээс айгүй гоё кино. Бас яг тийм амар өрмөцсөн гээд нэг гэр бүл байгаа байхгүй юу. Хитэн хүүхэдтэй л ямар ч ингээд аав ээжтэй хоёр хүүхэдтэй. Тэгээ эмээтэй ингээм амьдэрдэг за амар ядуу амьдэрдэг. Тэгээ хулгай ээж бүгдээрээ хулгай ээж орлогоо олдог. Тэгээ тэр нэг том охин болохоор нэг арай нэг амар том хүний ажил хийгээд мөнгө олдог. Тэг ямар ч гэсэн тэгтээ тэр хүмүүс ямар ч цусаа холбоогүй. Яг жинхэнэ гэр бүл бол биш. Тэгээ зүгээр өөрсдийнхөө хүслээр л ингэж гэр бүл болж амьдарч байгаа. Тэр Япон кино юм уу? Тийм Япон кино. Тэгээ зарим нь ингэж жинхэнэ гэр бүлээсээ цухтаагаад тэр хүмүүсийг нөгөө гэр бүлээгээд яачс тэгээд за спойлерч гээд байна. Тэгээ бас үзээрэй. Тийм тэгэл харагч. Тийм. Яг сүүл нь амар гоё ингээд нөгөө твисттэй тэгээ тэрийг бас үзээрэй. Амар гоё кино. Тэгэл гэр бүл гэдэг нь заавал нөгөө нэг цусаар холбогдсон биш. Өөрөө ч нөө дэмжиж хайрладаг хүмүүс л байвал болдсон шүү гэх. За. Нөгөө нэг юу? Чи яг ямар төгсгөлтэй кинонд илүү дуртай вэ? Би тийм амар нөгөө твисттэй. Ерөөсөө саанд орж байгаагүй ингээ шоконд оруулж тасдаг. Гинт ингээ бүх киноны туршид болчихсон юм ингээд оронгоороо иргэдэг яг үнэндээ. Тийм кино. Солонгос нэг ангитай кинонууд яг тийм байдаг тий. Ингээл ямар ч юм гимгүү царайтай хүн нь яг үнэндээ нөгөө гол түлхүүр нь байж мэдэг тий. Ингээл нөгөө ямар кино лээ? Нэр нь юу лээ? Юу лээ? Нэг харт эмхтэй юу? Тий, харт эмхтэй юу лээ? Believer тий. Тэр кино яг нөгөө бит хоёрын хайртай нөгөө Рюжиниал тоглосон. Рюжиниал бүр ингээ хайр болж байна. Тэгээд тэгсэн чинь тэр нөгөө нэг харт амьхтай кино тэгэл бас нэг амар харт амьхны амар том гар ингээ нэрээ нууцлаад яваад идэг тий. Тийм. Царайгаа харагдвал. Тийм царайгийн ч хүмүүс мэддэггүй тэгсэр амар том нэртэд гар тэгснэ ингээл хүн амтаа алж маллал тэгэл яг төгсгөлт нь яг ингээл амар гимгүү царайтай үннийг тэр нь болж таарж байгаа л тий. Тэгэл би болохоор нэг тийм аз жаргалтай төгсгөлт амар дуртай. Яг нөгөө яг чинийх шиг ингээд яг бас бүх юм нь оронгороо иргэдэг кино бас гоё л доо. Тэгтээ аз жаргалтай төгсгөл бас амар гоё. Ингээл нөгөө нэг хайртай хоёр хүмүүс ингээл уучраал эцэст нь аз жаргалтай төгсгөл мөсгөл. Бөө юм болж яг очирнгот очирчраад байна. Ингээл нөгөө нэг нийлэхгүй ерөөсө таарахгүй учрахгүй ингээл явж байгаа л ерөөсө зам нь нийлэхгүй явж байгаа л эцэст нь нэг юм нийлээл тэгэл үү. Нөгөө Love Rosie One Day байна. Тэгээд Goblin бас явж байгаад нэг өдөр тэр хоёр хормоо игээл тэгэл нэг оройн ингээл хамт хоноол өглөө нь хамт сэрээл тэгэл маргааш нь эмхтэй нөхчдөг. Яа брөөл нэг инээс нөөл гадаг нэг. Яа Forrest Gump бас амар гоё дуусна. Нэрээ тийшт марцсан шүү дээ. Ингээл нөгөө нэг автобусны буудлын дээр хүмүүс ингээл өөрийнхөө яг юмудаа яриад ярьж байгаа л тэгэл нөгөө бэлгээ ингээл нөгөө эмхтэйдээ авчиж өгөхгүй л очисон чинь хүүнэж идэг ёо тэгэл чиний хүүхэд хин гамп гэдэг л хүүхдийнхаа нэрийг хэлээд юу вэ? Манай Жаки Instagram-аар хүртэлж. За бечарэ техникээс хадал гарлаа. Стэн хагталч. Постлоор л энэ хүү. Яаж юм? Яахстам л. Тэсээ техникээс хадал гараас. Яа. Боцоод ивлээ гэж. Зөв юу болчихоо ямар амар юм. Өөрийн Орсын юм нөгөө юунууд сайтууд
Майтууд юм дугаар мугаар амар байнга ингээд эвгүй газраас залхаад сенсэн юм аа тэгсэн чинь нөгөө дугаараараа инстагаа бүртгүүлсэн чинь Тэгсэн чи хакертуулаад миний зургнуудыг устгаад өөр зураг мураг хийцгээд яа тэгээд сая инстаграм устгачлаа. Яа ямар болчихвоо ёо. бүр giveaway энэ төр зарлсан байсан. Giveaway зарлцсан ёо. Би баг өрөнд орчихлээ. Тэс мэдгүй арслаас амар болцсон л. Би бүр ингээд секундэд тэр зураг амар олон постлцсан. Секундэд нэг удаа постлж маслаа. Тий амар хурдан зургнууд тэгээд нэг мэдс чинь 40 50 зурагтай болсон. Яа миний өмнөх зургнуудыг бүгдийг нь устгаад тэгсний шин зураг мөр хийсэн. Яа. За замит явахад юм үздэг юм байна. Би хизээч өөрийгөө хакердуулна гэж боддог байсан. Хин намайг тоож хакердах үү гэсэн чинь робот намайг тоодог юм бэ. Би бас викигээ ингэж хийсэн шүү дээ. Хакердуулаад. Тэгээ ингээд хүн болгон руу нэг юм бичиж бичсэн. Юу ийж мөнгө яваал. Мөнгө явуул гэж ütсэн байлоо да. Тэгээ ингээд яг лекц дээр суужсан байхгүй юу? Тэгсэн чи манай анги бүгд над руу. Тэг манай найз хүчний викиг чинь юу гэсэн байна? Хакерцсан байна гэдэг бид нар манай ангийнхаа мэдж байгаа л да хакерцсан байна гэдэг. Угаасаа Оросд тийм бол тэгээ бүгд мэдж байгаа. Тэгэл бүгд над руу орчмаар л тэгэл манай найз юу ах уу пассвортаа солих юм болох уу айлын миний утсаар гээс явах юм. Тэг би бүр амар салганлаад бүр ингээд зөвлөхгийгээс устгамаар санагдал тэгэл устгаагүй зүгээр юунда гэртээ очиод компьютераараа кодыг солиол тэгэл яц зүгээр алсан байдгийн. Яа Энэ ч гэсэн одоо ихсэн хугацааны дараа онгойлгох гээд гайг баха. Буцаа нийхэд гайг баха. Зургнууд нь л харин. Үе ахт тэгэл утсан дээр л байсан юм чинь. Буцаагаал постлоход яг үндэ нэг амар харамсаадах юм байхгүй. Яа ярэ болчихвоо. Тэгээ юм хакер кино үзчихсэн. Хакерддаг кино ёо нөгөө нэг ямар I am юу лээ заас марцчих нэг кино үзчихсэн юм аа тийм. Одоо санахгүй байна. Чи үзчихсэн. Нөгөө сүнсэл хакертай л нөгөө unfriended энэ төр шиг. Тэгвэл тэрийг л үзчихсэн. Unfriended гэж л үзчихсэн. Тэр хакерддаг кино юм уу? Гүйлдэ нөгөө сүнсэн л нөгөө компьютерээр хүмүүс тэрсэн. Хүн алж мадлаад тий зүгээр. Юу лээ тэр чинь Skype-аар ярьж мэрээд тэгснэ гинт гаднаас хүн орж ирж мэрээд. Би тэр аим шиг кино гэж боддоо шүү дээ. Аим шиг кино юм. Тийм аим шиг кино сүнстэй. Нас орсон хүний юунаас бичээд нэг охин өгцөн бичлэгийн тарааж мараацсан ч үлээ. тиймэрхүү. Тийм. Эсвэл нэг согт байсан бичлэгийн тараацсан чинь тэр нь сэтгэл готролд орчдөг ч. Тийм. Тэгээ нас оронгуудаа нөгөө бичлэгийн тараасан хүмүүс тэр ирээд. Сайных гоё Forrest Gump гэл хайр дурлалаар төгсдөг кино гэж гівдэг. Instagram-а хакердуулаад гэсэн аим шиг кино. Йоо бүр Сонирхолтой юм. ямар амирэн болоод өнгөрч. За Тэгээ нөгөө Forrest Gump-ийн хүүхдээ чинь ингэсэн чинь эхнэр нь Forrest Gump гэдэг байхгүй юу. Тэгээд аавынх нь нэрээр нэрлсэн гэж хөх миний нэртэй адилхан юм шиг. Тэгдэг байхгүй. ёо Аавынх нь нэрээр нэрлсэн Forrest гэдэг гэлтгч. Миний нэртэй. ой чи хоёр ээр үсгтэй дээ шүү. Тийм баха. Тийм хоёр юм шүү. Өөр гой кино ч байдаг лээ. Би эндээс битсэн юм хараад. Өөр би нөгөө нэг About Time гэдэг кинонд амар дуртай. Яг тэр кино бас амар ойлголтой. Тэгээд
нөгөө нэг хамгийн нэг уйлуулдаг хэсэг нь нөгөө нэг аав нь өнгөрдөг хэсэг. Тэгээ аавыгаа өнгөрснийхэн дараа нь нөгөө шкафанд орж цаг хугацааг ухраагаад тэгээ аавтайгаа уулзаад тэгээд аав нь мэддэг би өнгөрцөн үү гэд. Тэгсэн чинь шууд аавыгаа ч тэрэл уйлал. Бас тэгтээ азтайгаа байхгүй буцаж очиод уулзч болоод гэдэг чи тийм хүссэн үед очиод уулзч юм шүү. Санах юм бол тэгэл аав дээр очиод уулзч. Тэгээд нөгөө нэг их чин нөлөөтэй бас нөгөө осолд ороод тэгээд цаг хугацааг ухраагаад ёо унгараагаад юу одож тийм л жаа. Юу одож исэн болоо. Ухраагаад тэгээд нөгөө нэг ихжээгээ аврах нэг юм арга ингээд бодож олоод тэг ингээд яагаад ч болдоггүй. Тэгээд арай гэж нэг юм ихжээгээ авраад гэртээ очисон чинь хүүхдэн салхицсан байдаг. Уг нь охинтой байсан чинь хүүтэй болцсон байдаг ч үлээ тий. Тэгэл хүүхдээ авч үлдэхийн тулд ихжээгээ яалцчихгүй л тий. Өнгөрүүлэх болдог. Тэгэл тэгвэл бол нөгөө хүүхдээ өнгөрүүлчих гээд байгаа юм шүү дээ тий. Тэгээд нөгөө эхнэрийн дүр тоглодог эмэгтэй байгаад тэр бас нөгөө цаг хугацаагаар аялагч эхнэргээд бас өөр нэг тийм нөхөр нь цаг хугацаагаар аялдаг кино тоглолт. Тэгээд нэр нь тийм цаг хугацаагаар аялагч ихнэргээ. Тэгээ нөгөө нэг нөхөр нь цаг хугацаагаар аялдаг учраас хүүхднээс аялдаг. Тэгээ нөгөө ээж хаан гидсэн тахта аялчаад тэгээ нөгөө байман зулбчаад амар хэцүү. Йоо ямар амар юм бэ. Тий. Тэгээ нөгөө бүр жоохондоо ингээд нөгөө нэг тэр эмхтэй кинонд тэгж эхэлдэг байхгүй ингээд гадаа ингээд ганцаараа тоглож исэн чинь нөгөө нөхөр нь одоо бүр танилцаа суудсан байгаа шүү дээ. Тэгээ ирээдүгээс ирэнгүүтээ чи яг миний ихнэр гэ. Тэгээ нөгөө нэг янаас ирсэн. Яг суудсан байсан үеэс ирсэн. Аа хөрхөн киноас. Тэгээд Back to the Future л. Back to Future. Тэр бас амар хөрхөн кино. Цаг хугацаагаар аялаад идэг өөр ямар кино. Тэгээд нөгөө нэг 2016 оны 15 оны 11-р сарын хэдэн жилээ биш ээ. Ямарчсан нэг хэдэн сарын тэдэнгээд цаг хугацааг яг юунд хийгээд нөө Back to Future гэдэг кинон дээр яг нэг цаг хугацаа хийцээд байгаа байхгүй юу. Тэгсэн чи тэр нь яг нөгөө нэг 15 онд яг болж таарад би яг тэр өдрийг харж байсан байхгүй юу. Тэгсэн чинь Монголд тэр үед нь яг бас юу болоод лаа машингүй өдрөг. Энд марцчихжээ. Тэгтээ амар юу болж исэн санаад. Тэр чи хэдэн ангитай кино л. 3 ангитай. 3 ангитай л. Нөө Fight Club. За үзчихсэн үү? Бас нөгөө амар огцом дуус нөгөө твисттэй дуустдаг. Зэрэг. За тий нөгөө Get Out Асын найруулагчийн найруулсан. Тэр хоёр бас байна. Get Out-ыг үзээгүй ч гэсэн баццэг ануудэр бид 3 Ас үзээд тэгээ дараа нь яг дараалаад маа гараад тэг яг тэр хоёрыг үзээд би нөгөө аимшиг нь үзэж чаддгүй юм бохгүй юу. Тэгээд аимшиг нь үзчих юм бол хэдэн сараар нь нэг толгоноос гардггүй тэг яг төсөөлөд шүн унтж чаддгүй. Тэгсэн чинь манай хүмүүс намайг чирж авч кино театрт үзсэн байт. Гэтэ энэ яг тоор намайг чирж ороогүй бас манай нөгөө найзууд дандаа тэгж авч ордог. Би аимшиг кино ерөөсөө үзэж чаддгүй. Тэгсэн хэрнээ үзэхээрээ кино театрт үзчихдэг. Тэгээ тэр нь ингээд чирүүлж авч бүр чирүүлнэ гэдэг нь бүр яг шууд утгаараа чирүүлдэг заа. Шууд нэр яг чирдэг. Яг чирдэг. Би яг ингээд шалаар нэг. Тэгээ ингээд хамгийн ихнийх нь нэг солонгос киноос зөө бүр аим. Солонгос кинонууд ч бүр амар штэ. Солонгос кино үзчихсэн. Тэгээ дараа нь Ринг гэх кино үзчихсэн. Тэгээд Ватиканы
юу лээ дээ Ватикан. Загалмайлсан эцэг юм битүү лүү. Загалмайлсан эцэг ч өөрөө ч гэж. Ватиканы дуудлага болов мэдгүй. Тэгээ өөр чин тий бүр амар их аим шиг кинонууд зүгээр ингээд тэнгист ядж яхад заяа дандаа. Тэнгис рүү бүр орохоор яг тэр нь бодогдоод идэв. Тэгэл Тэгээ яг нөгөө нэг Асиг үзчихэд гарч ирсэн чинь нөгөө амар харанхуй болцсон, орой болцсон. Хүн багтай тий. Тэсэн чи яг ингээд яг л тэр Ас дээр болсон юм яг одоо болох гээд байгаа юм шиг санагдаад бүр яг ингээд газар доор миний хөвлбөр ингээд бас яг алхаад байгаа юм шиг санагдаад амарс шүү. тэр бас нэг хэд хоног бодогдсон тий. Тий. Бас эвгүйс. Нөгөө эсрэг ертөнц гэж байдаг. Яг би бас яг тэгж боддог байсан бохгүй юу? Яг ингээд яг нөгөө нэг юу шиг Stranger Things шиг. Upside down. Тий. Тэгэл яг одоо бидний ийм гоё гэгээлэг амьдрал нь яг эсрэг талд бас нэг ийм муухай тэгсэр нэг яг ийм байдаг гэж боддог. Би болох нь нэг одоо дэлхий дээр ингээд 7 тэрбум хүн байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд 7 тэрбум юм параллел ертөнц байгаа заяа. Тэнгүүд ингээд нэг ертөнцид нэг хүн одоо нэг үүрэгтэй байгаа шүү дээ. Нэг хүн байгаа шүү дээ. Тэнгүүд яг нэг хүн ийм 7 тэрбум хүн байж үтсэж байгаа ингээд нэгэн зэрэг. Одоо жишээ нь ингээд аль нэг ертөнцид чи Blackpink-ийн Jenny болохоор жаргал бааз жишээ нь. Тэгээ тийм маягаар ингээд нэг хүн 7 тэрбум хүн байж үтсэж байгаа яг зэрэг. Яа одоо ингэ тийш төсөлсөн. Кино игээд найруулагчлаад кино байл би яг тийм кино юм аа. Чи яг ингэж боддог байсан уу ингээд энэ ертөнц зөвхөн чамд зориулагдсан. Тэгээд ингээд чиний эргэн тойронд хүн ер нь энэ бүх хүмүүс яг чамд зориулж яг жүжиглэж байгаа юм шиг нэг тийм Truman Show шиг яг тийж бодож байгаа. Би болохоор амар жоохон бахтай яг тийж боддогс аахгүй юу ингээд энэ бүх ертөнцийг зөвхөн надад зориулагдсан. Би ингээ амар царийн ганц гэж ингээ амар боддог гэсэн чинь яг зурагтаар яг миний бодож исэн кино яг гараад Truman Show гараад тэгэл яа би юм боддог байсан штэ гэж бодоод тэгсэн чинь тэгтээ тэр кино яг миний бодлыг нцаагаад үгүй яг чи ганцаараа ингэж боддгоо шүү гэж яг хэлж байгаа юм шиг тэгэл яг тэрнээс хойш би яг тэгж бодхоо болол тэгэл за ер нь хүн болгоно л яг өөр өөрсдийнхөө явцамаар явж байгаа энэ төр гэл тэгэл Truman Show бас л яг тэр нөгөө нэг яг ингээд тэнгэрийн хаяанд ингээ хүрсэн чи ингээ хаана идэв штэ тий. Тэр хэсэг амар юу тийм. Тэгээ Норвегийн Харуки Муракамигийн Норвегийн гэж зохиол идэв штэ. Тэрний нөгөө кинон бас надад л таалагдсан нөгөө Кико тоглосон. Кико GD-гийн X үү? Тий. Тэр бүр яг гоё дүртэн тоглосон. Бас хөрхөн кино. Өөр Япон Солонгос нэг ангидаг. Бас гоё шүү. Би Солонгос нэг. Бас нөгөө мөнгө гээд нөгөө Рижиналын таалсан кино гоё. Тийм нэг персона гэдэг нөгөө нэг гол дүрийн жүжигч нэг хүн нөгөө аюу тоолсон. Тэгээд 4 ангитай 4 өөр найруулагчтай. Тэр бас гоё. Нэг Монгол нэг тийм кино байсан шүү дээ. 6 найруулагчтай заяо. Тэгээ 6 жанртай. Нэр нь юу блэ? Мэдхгүй байна. Тэгтээ ямарчлаас тийм кино гарч ирсэн. Тийм бас хөөрхөн болцсон гоё киноос. Бумеранг. Үүлийн үрмүргээд. Тийм бумеранг гэдэг нэртэйсэн баа. Тэр бас тийм киноос шүү дээ Монгол. Нэр Монгол гоё кинонод. Чиний хамгийн дуртай Монгол кино юу? Гарын таваараа. Өөрчүүлээ. Би ч юм таартай. Тийм би ч юм таартай. Тэгтээ би ч юм таартай сүүл жоохон тэнэг санагддаг болсон. Нөгөө нэг яг үндэ охтууд амьдрал дээр баяраг сонгодог. Тэгтээ ашиглуулчаад хэнийг дэлгэрийг сонгодог байж гэж харамсдаг ч гэлөө мэдгүй нэг тийм явж исэн. Яа хэцүү юм бэ?
Тэг яах хэвтэй. Тэгээд Гоёлын дэшц. гоёлын дайсан. Үгүй яах дэжгүй. Гэхдээ яг одоо бодохоор жоохос тий хуучны тэр нөгөө хамгийн гоё хэсэг нөгөө нэг эсгийн их газар нохоо ирэггүй гэсэн чи юу нохоо тэр чинь энэ тэрүүгээр баад шигээд заваа юу. Тэгэхээр за яри тэр хэсэг нь гоё. Өөр чин татар ажиллагаа яг уу тэр үедээ амар гоё байсан. Тэгээ одоо бодохоор бас жоохон хуучирсан болохоор жоохон бас сонирн байгаа л да. Гэхдээ би тэр үедээ кино театрт үзчихэд би алгад ашчихсан. Дуусахт нь. Тэгэл вау. Тухайн үед л бас тиймэрхүү кино байхгүй байхад ингээл амар гоё орж ирчихсэн шүү дээ. Хив маяг нь ч гэсэн юу юм шиг байдгүй. Одоо ер нь тэгээд гой кинонууд хийж байгаа юмнууд гэхээр Fantastic Production-ийнх нь байна. Тэгээ Хувьсэл Production-ийнх нь гээд тэгээд нөгөө Атган дулцсан эрдэнэ бас амар гоё кино шүү. Би тэр нь яг гол дүрийн эмэгтэй ч юм лээ. Ган чимэг гойч гэж. Ган чимэг жижигч. Игжихээр бас нэг амар таньдаг хүн юм шиг. Тэгээ ган чимэг гэхээр бас нэг амар өөрийнхөө үеийн үнийг хэлээд байгаа юм шиг амар юу гэж хэлхий. Жүжигчин ган чимэг тэр хүний тоолс яг нөгөө тоглолт жүжиглэлт нь амар таалагдсан. Тэгээ Fantastic Production-ы кинонууд амар гоё тий. Би тэгтээ нөгөө байтаг богд энэ тэрийг үзээгүй. Очоо түрээслээд үзье гэхээр нөгөө гэрийн бүгд үтцсэн ализэний. Тэгэл тэгээд кино оронгууд түрээслээ үзсэн шүү дээ. Бүх киног үзсэн. За би үзэхгүй заа. Тэр яг миний хайр гэдэг нэг кино, Монгол кино. Нөгөө нэг ийм нэг явдлын нөгөө бүжингийн дүрт тоглолдог их чинь даа. Хин чиний их чинь. Тэр миний хайр гэх киног бас би бас ахтайгаа үз сууж, хоёр ахтайгаа үз сууж хагаад тэгэл бид гурлаа вау гэж дууссан. Тэр яг уйлмаар байсан хгүй юу? Тэгээ яг уйлах гэжсэн чи дуусах. Тэгээд буцааж агаад тэгээд жоохон уйлж агаад дуусгасан. Тэр нөгөө тэр хоёр ингээл нэг жижиг юмнаас бол салчаал тэгэл яг нэгнийхээ доор орохгүй гэл ингээл мөчөг өгөхгүй тийш тэгж аа сүулдэ амар хүндрээл тэгэл сүулдэ за би чамгүйгээр амьдрч чадахгүй мэн гэж нийлээд тэгэл чи бол зөвхөн миний хайр гэд гэл тэгэл ингээд одоо хоёулааш гурлаа алсан гэл амар хөөрхөн үгнүүд ярьж байгаа л яг уйлах гал ингээл огшоол яг нүдэн дээр ингээл нөлөөс цэглэгнэл яриа урсаагүй байсан чинь тэгсэн чи яг бичиг нь гараад дуусчихдээ. Тэгээ нэг тэр кинон дээр одоо чи битэрийн донд юу ч байхгүй гэл нэг хэлдэм үү да. Зин чи тэрийн нөгөө нэг хүн гифис нэ одоо бит хоёрт хоол юу ч байхгүй болгосон. Гүй тэр бүр амар хэсэг байхгүй юу? Яг ингээд нөгөө залуу нь амар уурандаа болоод хамт явж исэн залуун дээр нь очивол ингээл амар муухай аш гаргаж маргасан чи шууд бүгжээ авч шидэл тэгэл хоёлын дунд одоо юу ч байхгүй гэлээ. Тэр өдөрт амар хэсэг. Бас нэг амар монгол кино нөгөө аюултай харилцаа гээд үзчихсэн үү? Тий. Тэр өстэй амар кино шүү дээ. Тэр бүр нэг муухай тэ төгсгөлийнхэн тэр хэсэг нь амар хутга барьж зоож моогоод би бүр өстө нүд талтрам манай дуу яг хажууд навт би бүр нүдийн дарсан шүү дээ. Бүр ингээд бүр юу манай дуу байтга би ч үзэж чадхааргүй амар гэсэн. Өстэй амар кино. Юу. Тэгтээ тэр нэг гадны киног дүүрээсэн. Тийм бах уу? Тий. Нэг дээр үеийн нэг Америк. Бас нэрийн бас нэг аюултай харилцаа мэрилцэгс нэртэй л юмсан. Тий. Зэ. За өөр гоё кино үзэнтэй байгаа.
Тэгэл мэдээж хэрэг Friends байна. Тэгэл за Friends-ийг бол зүгээр яриад хэрэггүй бах. Тэгээ 70-аад оны шоу гэж бүр амар гоё кино. Би 70-аад оны шоуд амар дуртай ч шиг нөгөө нэг би яг хичээлээ тарж ирэхдээ яг нөгөө нэг яг таардаг. Хичээлээ тарж ирээл шууд зурагтаа хасахаар MNC дээр яг 70-аад оны шоу гэж яг гарч идэг. Аа тий бүр 200 үедээ ангитэй. Тэгэл манай ах надад санал болгож ирсэн. Яг үүндээ тэр нь бүр амар том үний юм амар хилж мэлдэг заяа. Уг нь бол нэг яг хуу 10 жилийн high school-ийн хүүхдүүд байдаг. Тэг яг хуу томроод коллеж моллежид ордог л доо. Тэгтэл ингээд амар хөөрхөн найзуудын нөхөрлөлөөдөг. Бас зургуулаа. Тэгэл нөгөө нэг гадаад солилцооны оюутантай тэр амар хөөрхөн тэл. Одоо бодохоор ингээд амар том үний юм ярьдаг. Тэг би тэрийг бас ойлгодог. Зүр үзэлээж идэг ёо. Тэгэл 70-аад оны шоу бас амар гоё. Өөр чин мэдээж хэрэг солонгос кинонууд байна. Боловсон ирчүүд. Би боловсон ирчүүдийг үзчихэд бүр бараг 7 хоног салж чадахгүй. Нөө ингээд дууссанд нь итгэхгүй. Ингээд бүх амьдрал ингээд дуусчих байгаа юм шиг. Амар хоосоо өргөөл. Тэгэл ингээд нөгөө нэг дуу муугийн сонсохоор нөгөө яг сценүүд нь санаанд ороод шүү. Тэг ингээд нөгөө хоёр хос нь ингээд яг сакура цэцэглэхийн яг доор нь ингээд яг үнсэлцэжсэн нь яг нүдэнд харагдаж мараад. Би бүр бүх дуунуудын татаад авцсан сонсч мансаал яа. Тэг нөгөө хүүгийнхэн дүр тоглолдог. Гитартай дуулаад идэж шнод нөгөө шорон дурт. Ягаа нөгөө хиний хэрэгээр сэнгэрийн хэрэгээр цуг баригдаад. Оо тийм үү. Тэр жижиг чинь жаахгүй. Нөгөө хүүгийнхэн дүр Японоос ирдэг хүүгийнхэн дүр тоглолдог. Тэгээ нэг Испани гоё сериалууд бид шүү дээ. Netflix дээр байгаа тийм. Нөгөө нэг нь болохоор Money Heist гээд. Тэгээд тэр ингээд банк дээр өмддөг заяа. Ингээ амар суу тухаантай хүн ингээд өөрийнхөө баяыг цуглуулад тэгээд мөнгөний үйлдвэр ингээд Испанд байдаг. Тэгэнгүүт тэрийг ингээд айл болох урт айл хэрж чадах урт хугацаагаараа ингээд хэнийг ч оруулахгүй байлгаж яхад тэр хугацаанд мөнгөө ингээд хевлээд амар хурдан хевлээд тэгээд байсан хугацаанд хевлсэн бүх мөнгөө аваад тэгээд хинт ч царайгаа харагдуулахгүй гарах тийм төлөвлөгөөтэйс аахгүй юу. Тэгээд нэг ч хүн алахгүй нэг ч хүн гимтээхгүй тэгэл юм төлөвлөгөөр болохгүй тэг бүр ингээд гэсээр агаал таардаг бүр амар. Би тэрний нэг ихний хоёр ангилуудсан. Тэгээд Ярсис нэг л ихний хоёр анги дээр хүчдэг тий. Нэг эмэгтэйгийнх нь хайртай залуучл буудуулцдаг. Амар уйлж мөлөөд. Гэтэ би бас санахгүй нэг хоёрхан анги үзчихээд мартцсан. Гэтэ Ярсис хэд хүүхд юм аа. Тэгээ нөө элит гээд одоо 2 сизон гарсан баа. Бас нөгөө нэг Испани баячуудын хүүхдүүдийн сурдаг сургуулийн тахаа. Гэтэ тийм нөгөө тийм хитрхи энгийн биш. Бас тийм гэнэ. Тэрээс үзэж болно. Надаа нөгөө нэг юм боолчлалтай кино санаарчлаа. Нөгөө нэг 2 дугаар дайны үед баха нөгөө upgrade гээд нэг upgrade аа. Нэг юм залуу ингээд мод дээр ингээд барьсан тим зурагтай заяа. Чайда. Ингээд нөө Johnny Depp-ийн найруулсан ч илүү продюсерлсэн нэг тийм. Биш Angelina Jolie гэж зам мэдгүй. Тэр бүр амар гоё кино. Хитан юм. Энэ биш байна. Johnny Depp тоглолт юм уу? Үгүй. Найруулсан үү? Тий. Angelina Jolie хаа. Johnny Depp биш юм байна. Angelina Jolie. Хин тоглолтыг санаж байна уу? Энэ Unbroken юм байна. Unbroken юм байна. Ой, Angelina Jolie кино найруулт юм тий. Тий. Энэ амар гоё кино. Энийг бас заавал үзээрэй гэж хэлмээр байна. Unbroken гэд тий ингээд юуны тухай гэсэн бэ? Даймантай кино тэгэл яг төгсгөлт нь амар гоё. Гів өнтхэн яг алуулах болоод нөгөө нэг боолчлогдож байжгаад Япончуудад боолчлогдсон юм шиг байна. Олцлогдоод ч үлээ тэгээ хар бор ажил хийгээд тэгээд
нөгөө юм зөөдөг хөхгүй юу. Тэгээ эднэрт нөгөө хоол мол өгөхгүй амар тураагаад бүр хармар болцсон. Тэгээд юм хом зөөжсэн чинь манай хүн тэнхээгүй болоод тэгээд зөөжсэн юм унгачдаг хөхгүй юу. Тэгсэн чинь тэр нөгөө дарамтлж исэн гар нь шууд буу тулгаж мулгаад тэгээд наадхаа хэрвээ өргөж чадахгүй унгаахал юм бол чамаа буудна гэд тэгэл шууд тэр модыг ингээл гэл ойрлоо постэр дэр нь байгаа тийм зургийн тэгэл дэш нь өргөдөг. Энэ кино амар гоё кино. Тэр нөгөө нэг Брэд Питтийн тоглосон бас нэг Франц жүжигчтэй тоглосон нэг тагнуултай кино. Тэрээс амар гоё кино. Би ерөөсөө нэрийг мэддэггүй маа. Ер нь ингээ солонгос жүжигчний нэрийг тогтоодгүй, үзсэн киноныхоо нэрийг бас тогтоодгүй. Тэгсэн юм ингээ санаанд байгааддаг. Үзэхээрээ энэ нэг эмэгтэйтэй Бенджамин Баттон бас амар гоё кино л шүү дээ. энэ Glorious Bastards биш. Oceans 11 вэ? Алид гэнэ. Тагнуултай юм уу тий? Тийм нөгөө хоёр тагнуулч би бинтгээ суучдаг байхгүй юу? Хоёр улсын. Тэгснээ ингээд эмэгтэй нуг нь ажилласаа гарчдیں۔ Тэгсэн мөртлөө үгүй тийм ингээд нөхрийнхөө ажлыг яг үүндээ цааш нь дамжуулаад идэг. Тэгээд тэгээ нөхөр нь ингээд мэдчихэд тэгээ яг эхнэрээ ингээд гар далаагаал тэгснээ ингээд юу ягаал гараа буулгаал тэгэл хоёлаа юу цохтын мохтыг гээл тэгээд яг үүндээ хоёлаа хоёр талд ингээд юу тагнуулын ажил хийгээд идэг. Тэгээд нөгөө нэг хоёлын цаанаас нь мэдж байгаа ингээд хаана амьдэрдэг яадаг гэдгийг ингээд мэдж байгаа. Тэгээ хоёлоо цухтах хэрэгтэй. Тэгэл яг цухтахжсэн чинь эхнэрт нэг юм тохиолдтыг за. Яа. Бүр үзмэрсэн чи. Яа. Тэгтээ сая миний харцвэр эхнэрт нүсч амар л шүү дээ. Эхнэрт нэг амар юм тохиолдсон юм аа. Хүчтэй юм уу? Үгүй. Чирс болчтой юм. Хүүхдтэй. Яа. Тэгэл амар гоё. Тэгээ нөгөө манай өмнөх дугаарыг сонссон бол бас нөгөө кинод хэлсэн ш. Тэрэн дээр нэмж хэлэхэд нөгөө нэг Brokeback Mountain гэдэг. Ямар нуруутай бол гэд орчуулсан мэдэг лээ. Бас хоёр эрэгтэй хүний хайр дурлалын талаар гардаг. Анхны бараг тийм амар алдартай болсон кино хаа. Монгол кино гэсэн чинь өнөр бүл амар хөргөн кино. Тийш нэрээ. Yes. Өнөр бүл гоё кино. Тэгээ бас нэг юм би тэр киноны нэрийг мартчихжээ. Нэг юм зүрх зүг мөхтөл нэг тийм нэртэй кино юм. Тэр нэг эхнэр нөхөр хоёр ямарчаас амар гоё ад жаргалтай амьдарч идэг байхгүй юу? Тэгээд 3 хүүхэдтэй. Тэгээд том нь охин, дундх нь хүүн дээр нөгөө нэг одоогийн гэрэл зүх тоглолцсон байдаг. Тэгээд лартмад нөгөө нэг тоглоод тэгснэ ингээд багтаа хүчирхийлэлтэй кинод тоглосноо том болоод дахиад өөрөө хүчирхийллэгч болох юм. Тэгээд тиймэрхүү юм бас явж. Тэгээд тэр киноос амар гоё. Тэгээд нөгөө аав нь уг нь амар дайчгүй, амар ухаантай, тэгээ амар альбан тушаал ахих гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь ажлынхын газрын хүмүүс ингээд татаж явсараад архинд оруулцдаг. Тийм атаархаж тэг ингээд өдрө болгон арх өгсөөр агаад архинд оруулаад тэгээд тийм ингээд бүр ингээд зохион байгуулалттай гэх юм ааши. Ямар муухай юм бэ? Тийм ингээд угаасаа яг дээр үед тийм л байсан юм шиг байгаа. Угсаа монголчууд ингээд бинийгаа дооршоо татдаг гэдэг нь штэ. Яг тийм юм харагддаг. Тэгэл нөгөө хүн чинь нөгөө арх уухын тулд юм хумаа зараад энэ тэргээд тэгээд хамгийн гоё юм тэр нөгөө гоё юм гэжтэй муухай юм заяа. Тэр хоёр анх нөгөө эхнэр нөхөр хоёр анх суухтаа мод тарьдаг байхгүй юу?
нөө гэрэлтийнхаа баталгаа болгоод ч гэх юм уу яг хормынхаа өдрөө мод тарьдаг. Тэгээд тэр нь яг нөгөө байрных нь урталт ингээ ургаж идэг. Тэгээд 10 хэдэн жилийн дараа тэр нь амар гоё өндөр болсон. Тэгээд манай хүн арх угаа согтуудаа тэр модоо Завчаа ичдэг. сүхээр ингээд юугаад хуглаад унахчдаг. Хоёр хос модыг тэгээд унахчдаг. Тэгээд төгсгөл нь бүр амар заяо. Нөгөө нэг манай хүн бас л арх ууцсан согтуу. Тэгээд явж агаад нөгөө нэг их нэртэйгээ ингээд маргалдж байгаа тий нөгөө нэг хоёр баг нь буюу нөгөө хүү тэгээд нэг охин хоёр нь ингээд уйлаад ингээд хараад байж идэг байхгүй юу. Тэгсэн чинь нөхөр нь архины шил шидчихдэг байхгүй юу. Тэгсэн чинь баг охиныхын толгоон дээр унаад охиныхын толгойн хараад тэгэл ээж нь орилол тэгэл дуустдаг шиг санагдаад байна. Нэр нь юу санаад орж ирэхгүй нөө. Ерөөсөө орж ирэхгүй нэ. Хайгаад болтдгүй зүүр цэцэн үгийн нэртэйгс тий. Нэг амар сүртэй нэртэй байд юм аа. Шар нохой там. Ир биш. Яа ядуугийн зовлоо. Йоо би өстө үзэж байгаагүй. Амар гэнэ шүү. Үхээд өгөөж хайрдаг юм уу? Юу вэ? Ийм Монгол кино гэдэг шүү дээ. 2017 онд. What? Юу гэнэ вэ? Хонгийн сүлжээ. Биш. Үр цайхан чинь. Яа, миний саяны ярьсан кино нэлен дээр үеийн кино. Тэр нөгөө хин тавалдаг төмөр оторгой. Ихнэрт нь болохоор нөгөө хин саран туяа нөгөө тамирын ээж саран туяагаа. За яг санах гэдэг. Тэг хүүдэн дээр гэрэл сүх тоглолт юм уу тий? Тийм гэрэл сүх тоглоо. Тэгээд гэрэл сүх ах. Гэрэл сүхгүй. Хэн ч нэ. Амьдралын нахиа. Тийм бах. Тийм. Амьдралын нахиа гэдэг нэртэй бах. Тийм наад кино чи яг. Энэ амар гоё кино. Тэгээд нэг тийм Монголын дээр үеийн кинонууд амар чанартай тийм. Тэг сэргээцнүүд нь бүр гоё. Өвнөр YouTube байж штт. 88 оны кино юм чинь. Cool. Энэ киног үзээрэй. За үзэж ямар идэ. За тийм амьдралын нахиа гэт кино бүр амар гоё кино шүү. Тэгээд гарын тавуур байна. Зэрэг нэмхийн өмнө тэр яг уу тийм өмөр бүл тэгээд нөгөө хүний ам билүү дээ. Тэр нөгөө бас нэг юм кино байт юм аа. Яа. За. Би энэ Монгол кинонуудыг их хвчлэн яг нөгөө нэг цагаан сарын үеэр амирхууд мантгад цаатны би бүр цагаан сард бүр нэрээ толгоноос гарахааргүй болтлоо үздэг хөө. Цагаан сараар бүр сууг ирүүлэхэд л мантгад цацсан хатан гараад Мантгай цэгтэн хатсан гэдэг. Цэгтэн хатсан. Нөө мантгай цэгтэн хатан. ташим. Энэ завшааны дашимдуул. Sorry. Яа. Би мантгай зэтэн хацаг хэрэгс үзэж байгаагүй шүү дээ. Тэр нөгөө нэг аахаа дээр юу лээ мантгай цэцэн хатныг хиалсан бэ гэсэн чи дамчаагүй. Дамчаагаа алсан байдгийн. Би яг тэр киног үзсэн л байгаа тийм хөөрхөн амт тийм яг үзсэн л байгаа тийм хөөрхөдөө. Би дамжаагааг мэдчихэж байгаа байхгүй юу хөрхий тий. Дамчаагаа
Эсхийн алсын мэдчихлээ шүү дээ. Зэ. Тэгэл хамаатай. Хамгийн хамаатай гэдэг үг. Тийм нөгөө өөрөөсөө бүр үе мөлтөрсөн хаантай суугаад бүр 18 настай та амар хөшөө хаантай суугаад тэг хүүхд мөхтийг гаргаад тэгсэн чинь хүүхд нь нөгөө нэг их хатна нь хүүхдэд нь хор өгөөд алцдаг. Тэгээд нэг удаагүй бишээ хаана тэгээ өнгөрчдөг. Тэгээд тэр хатанд мантахад ингээд ямар ч орон зай авахгүй болоод тий ингээд ерөөсөө ордноос яв юм энэ төр гээд яг ордноос гараа явж исэн чинь нэг туслахтайгаа гараа явж исэн чинь л би юу гэдүүлээ амар өөлж мөөлөл орилж чарлаад идэг байхгүй юу. Тэгсэн чинь тослох нь танд юу нэг төрийн хэрэг ямар хамаатай гэсэн чинь хамаатай хамгийн хамаатай гэж орилдог байхгүй. Тэр бүр хамгийн нөгөө зү алтартай болсон юм тийм. Хамгийн алтартай гэсэн. Тэгээ би ямар хаантай суучдаг лээ. Нөгөө нэг үгүй яг юм ярихаар юу ч орж ирдэг гэснээр дараа нь толгонд орж ирдээ. Ингэж хилдэг байж. Тий. Нэрслээс нэг хааны удам нөгөө нэг яг Мантгай цэцэн хатны үед нөгөө дамчаагүй нөгөө алтан уургийн бүх хүмүүсийг алчдаг байхгүй юу? Тэгээд яг ганцхан хүүхдүүлж штэ. Дамчаагүй алтан уургийн бүх хүмүүсийг алдаад тэгээд ганцхан хүүхэд үлдээчдэг. Тэгээд тэр хүүхэд нь нөгөө нуугцчихдаг байхгүй юу? Тэгээд манай Мантгай цэцэн хатан буюу манай сувтаагаа. Тэгэхгүй бол Мантгай цэтэн гэх гэдэг. Сувтаагаа тэр нөгөө нэг нуугдсан байсан хүүхдийг хаанс ширээнд суулгаад би өөрөө хатна нь олно гэдэг яг хамаатай гэж хэлснийхаа дараа тэгж хэлдэг байхгүй юу. Тэгээд яг тэр хааныг оллоод тэгээд хаан ширээнд суулгаад тэг өөрөө хатна нь олоод тэг бүр бас л тэр хүүхэд нь 10 настай заяа өөрөө 20 нас мастай ч үлээ 20-д тэгээд бас л үе мултарсан. Тэгээд тэр хүүхдийнхаа том болохоор нь 2 ихэр хүүхд төрүүлж мөрүүлээд хөшөрчөөд чигшээ за мэдгүй. Тэгээ тусган за танд юу ямар хамаатай гэж. Тэсэлэгтэй. Зүгээр явъя гэсэн чи. Хойлоо зөвөр гэртээ арья гэсэн чи үгүй би тэр хааныг заавал хаан ширээн суулаа би өөрөө хатна нь олно. Гэтэ яах вэ? Тэгжиж л яах вэ? Зөв юм л хийсэн л байгаа юм л та. Тэгэл. Йоо. Урч Монгол кино. Тэгэл Монгол Цуврал Монгол Чингис хаан. Аравт. нэг 5 найзын талаар гараад идэх гэнэ чи юу лээ. Амьдрал аз нөгөө нэг химээ дүлгөө тоглолтог. Тэгсний 4 эрэхтэй найзтай. Нэрний юу лээ тэр чинь. Амьдралын Сайн уу амьдрал. Амьдрал тавтай морил. Тийм шүү дээ. За ер нь төхөөлсөн л юм шиг. Сайн амьдрал нүгс чи амьдрал тавтай морил. Йоо. Тэр тав яасан. Тэр бас хөргөн гэнэс. Тухайд амар. Тэр үед тий. Бас л ингээл шинэ гарахт нь үзүүлээд гэсэн. Би нөгөө нэг оройгоор кино сутрагийн нөгөө нэг хитэн ангитай байлаа да 10 ангитай илүү 8 ангитай илүү тий ингээд 2 ангиараа гараад байгаа. Тэгээд би одоо нэг 7 дугаар ангийн үзэж байгаа. Гоё юм уу? Гүй яах вэ нэг дажгүй тэгсэн ирнэ бас хөөхөн чим шиг
тэгсэр нэг тэнэг юм шиг. Тэгтээ яг дэжгүй тэгээд бас яг дараа нь юу гарах бол гэл бас хөрхөн юутэй л юм бэл. Хөнгөн жанрын K-драма талаар ярьсан шүү дээ тий. Тэгвэл манай сонсмоор байл манай 20 дугаар дугаарыг сонсорой. Тэмт 20 дугаар дугаар дээр K-драма бас хөрхөн ярьсан байгаа. За тэгээд миний дуртай кино бол Godfather тэгээд үзээрээ. Тэгээд нэг ангийн л бараг 2 цаг гарсан болохоор жоохон төвчээр шаардна. Тэгээ бас нэг үзээ шууд ойлгохгүй. Тэгээ нөгөө нэг Jake Gyllenhaal чиг шиг би яг тэрний нэрийг хэлж чаддгүй юм ба гэхдээ хөрхөн цээжилсэн биш чиг шиг бүр мартсан байсан. Тэрний тоглолдог кинонууд амар гоё. Сүүл миний бодлоор амар буруу шийдвэр гаргацсан юм шүү лээ. Тэр нөгөө нэг хинтээ Spider-Man-тэй кинонд тоглолцсон тэр амар тэнэг санагдсан. Зүгээр ингээд тэр хүний тоглолдог жанрын кинонууд болохоор нэг юм жоохон deep ингээд нөгөө амар утга санааны амар хид үзчихэж ойлгохоор нэг тийм амар зөвөн кино тоглох хүн юм шиг санагддаг байхгүй юу? Тэр нөө Zodiac гэдэг нэг кино байдаг. Зурхаач гэдэг. Тэр бас бүр амар удаан бас 2 цаг гарны бараг 3 цагийнх хаа ёо. 2 цагийн жилөө бүр амар удаан гардаг кино. Тэг ингээд бас учир нь тайлхдахгүй яваал явж байгаа л би бүр амар хүлээлттэй үзэл бүр ингээл төвчээл үзэлсэн байхгүй юу? Тэгсэн чи төгсгөлд нь ямар шийдвэр гардггүй наац заяа. Би бүр ваад юу вэ? Арайч тий. Тэгээ би бүр шөнө 2 цаг хүртэл үзсэн юмсан байхгүй. Тэгсэн чинь гимт хэрэгт нь олдоогүй ч гэх шиг яа. Тэгээд амар спойлер таа. Би зүгээр дандаа төгсгөлийн ярьчдаг юм. Йоо. Сэнэг бүр арай л амар спойлер байл. Зодиак гэдэг киног үзээрэй гэснэг гимт хэрэгт нь олдоогүй ч гэж. Одоо бүр хинч үзэхгүй. Харин 2 цаг гэж бодсон шүү дээ. Тэгээс тэр кино тэр жүжигчний тоглосон бас нэг кино байдаг байхгүй юу? Нэг шинжлэх ухааны нэг туршилтанд ороод идэг. Нэг юм төхөөрөмжийн дотор ороод тэгээд тэр хүн яг үндэ өгцөн заяо. Тэгээд тархийг нэг аппаратанд хийгээд тархийг нэг аппаратанд хийгээд чи нааш. Тэгээд тэр хүнтэй ингээд ярьж мариад байдаг. Тэгээд тэр хүн болохоор өөрөө тархин дотор амьдраад тийм ингээ өөрийгөө нэг юм жижигэн бүрийн юмд байгаагаар төсөөлдөг. Black Mirror шиг. Тэгээд тэр хүн нэг юмыг аврах хэвээр тэр нь болохоор нэг хурдны галт хэрэгэнд дэлбэрэлт болох хэвээр заяа нэг мин тавьсан. Тий санчлаа. Трейлерыг үзчихсэн юм ээ. Тий тэгээд тэр хүн тэр дэлбэрэлтийг зогсоох хүртлээ ингээд сэрэлэдэг заяа. Тэр хүн өгчих юм болвол байж байгаа л дахиж очиод сэрэл. Тэгтээ тэр хүн яг нөгөө нэг эмхтэй яг яа нэг юм хурдны галт тэргийн дотор сэрдэг. Тэгтээ тэр өөр хүний биеийн дотор сэрдэг. Тэгээ яг урд нь нэг эмхтэй сууж идэг. Тэгэл тэр эмхтэйтэй ингээл нэг хөөрхөн юм яриад тэгээ сүултээ тэр эмхтэйд хайртай боллоо. Яг л юм яхаар л хурдаа яа. Тэгээ тэрс амар гоё кино. Тэг ингээд тэр хүн бас амар сэргэлэн заяо. Ингээд тэр юмыг тэр галт тэргийг авраад тэгснэ яг үндэ тэр нь ингээд нэг хэн дэлбэрэлт биш бас 2 3 дэлбэрэлт ээж таарж маардаг. Тэгээд яванда тэр хүн нөгөө нэг тэр дэлбэрэлтийг ингээд зогсоогоод тэгснэ тэр эмхтэйтэйгээ сууж муугаад тэгээд амьд үлдээ тэгээд тэр амар гоё. Jake Gyllenhaal бая. Gyllenhaal. Jake Gyllenhaal гэдэг л. Зэзбай. Баяртай. Jake Gyllenhaal гэж. Gyllenhaal. Яа, жаргалмаа. Би жаргалмаа биш ээ. Мэдгүй.
Нэр ажиглмаа. Тэр ажиглана. Амлагаар ажиж гэж. Чиггүүлнэ. Яа. Өөрчний тийм хэлэхэд хэцүү нэрийг хүмүүс яаж дуудаад идэв юм. Lady Bird гэдэг кино байдаг шүү дээ. Тэр бас амар хүрхэн кино үзчихсэн үү? Үгүй. Нөө эмэгтэй найруулагчтай. Тэгээ нөө найруулагчийн анхны кино. Тэгээ нэг охин бас өсвөр насны охин. Тэгээд байгаа газар үзээд байгаа л тэгэл яг үнэндээ нөгөө байгаа газартай хайртай гэдгийг ойлгоод тэгдэг. Тэгээ тэрэндээ нөгөө Call Me By Your Name Timothy Chalamet бас тоглолт. Тэгээ тэр ингээ нөгөө Ирланд жүжигч юм лүү дээ. Тэнгүүд ингээд нэрийг Sao Irse гэж бичиж байгаа заяа. SAOIRSE гэж бичиж байгаа. Тэсний Saoirse гэж уншдаг юмарсан. Яг нөгөө Алejandro биш Алехандро гэдэг. Гадаадад миний нэрийг тав. Бумцкац тэмтггүй. Баццак. Кинонод санаанд ороод шүү. Eat, Pray and Love гэдэг. Тэр бас амар хөөрхөн кино тий. Нөгөө нэг Alma movie guide тэрэн дээр ингээд юм хоноод Eat, Pray and Love энэ талаар бас ярьсан байт юм аа. Өөр чинь нөгөө White Chicks, Mean Girls тэднээс бас нөгөө хуучиршгүй ингээд үзэл юмар тий гоё кинонууд шүү. Mean Girls-ыг би бас амар болоод үзсэн. Тэгээ нөгөө Clueless-ыг бас амар болоод үзчихсэн. Clueless. Тэр бас амар хүрэн кино шүү. Simba. Амтныхаа араас арслан. Аратныхаа арслан. Амтныхаа арслан шүү. Төмөр хүн. Тэгээд би бол баг Marvel-ийн кинонуудыг баг ярмааргүй байна ч гэсэн. Тэгэл хүн болгон л мэдж байгаа илүү дээ. Аалзан хүн, төмөр хүн, Америк. Ахмад Америк. Орчуулж. Titanic. Jake. Jake биш Jack гэсэн чи би Титаникийн Жакийг дуудаж байгаа байх гэтэл өөрөг чинь дуудсан байх уу та. Жаргалмаг дуудсан байх уу. Та одоо сүлдээ мөр дими дэлчихэх гээд дими мэрх гээд шүү. Зүгээр дээ. Хитүү. Ачийг хариулгаж байгаа. Ачийг харуулж байгаа тийм амар өгтэй. Энэ үгийг харж бүр татаж бодлоо энэс бүр ёо савж унаа бүр ингэ ёо бүр амар үгс Чин хариулах гэж байгаад ачийг нь харуулчих. Ёо. За. Өөр чин нөгөө 37 дугаар тав ачгийг яриаггүй штэ. яах юм бэ? Нөгөө нэг ээж ах хоёр нь дүүгээ сайн харж байгаа гэж харсаар байгаад хандарч байгаа. Жог дүүгээ харж игсэн юм уу? Дүүгээ харж игсэн юм шүү. Дүүгээ харж игээгүй юм уу? Тэр нөгөө нэг дурлал биш гэдэг дуу хаа. Тэр нөгөө нэг яг нөгөө баяраа биш. Ялалт баяраач гэж. Баярах. Тийм баярах. Оппа. Нэр оппа шүү Монголда. Тийм. Ялалт нөгөө нэг яг байрнаас нь гарч явах үед нөгөө дуу явдсан штэ. Харангийн дуу явдсан штэ. Тэрийг сүүлд сонссон чинь бас гоё л шүү. Ямар нэртэй дуу юм? Дурлал биш баха эсвэл юу ч юм марцчихжээ. Дурлаагүй шүү гинэ. Дурлаагүй шүү юм бэ. Аагүй. Энэ бол юм дурлал биш гинэ. Энэ дурлал биш юм байна. Дурлал биш. Дурлаагүй биш. Энэ бол дурлал биш гэдэг нэртэй.
юу юм? Хайр юм уу? Дурлалч биш, хайрч биш. Шохорхол. Яа, эмэрх гот шүү. Тоосын. За тэгээд эмо гоё кино. Бенджамин Баттон бол бас амар гоё кино. Яа, миний толгойн ерөөс кино орж ирдгүй. Sorry. Бенджамин Баттон. Миний толгойд нэг кино ороод ирлээ. Dreamers гэдэг кино. Тэр болохоор бас нэг жоохон дээр үеийн нэг 2000 оных ихэр ч юм уу эсвэл 90-ад оны сүүлийн нэг тийм кино. Тэгээд тэр жоохон насны хязгаарлалтай байх гэж би бодож байна. Тэгээд 30-ээс дээш насныхаа үздэг би зүгээр 10-д үзээд. Насны хязгаарлалтай байх гэж бодож байна. Тэр тэгээд яг үндэ утгыг би ойлгоогүй. Тэгтэл нэг тийм гоё кино. Dreamers гэдэг ингээд 3 залуучуудын тухай нэг тийм 2 эрэгтэй тэгээд нэг эмэгтэй хүмүүсийн талаар гардаг. Тэрийг юу н үзээрээ. Нэрээ одоо манай подкастын нэр чи 20 штэ тий. Солонгос 20 гэдэг кино байгаа заяо. Тэрийг үзээрээ. Ким Вубин тоглосон. Тийм бүр татаадаг. Татаадаг тийм. Тэр яг зодтолдог хэсэг нь амар гоё. Тэр бүр хитч үзээд бас уйтгаргүй бүр инээгээл идэг тийм амар сонио. Нэг үзсэн юм уу? Инээгээл идэг. Тэгэл солонгос нөгөө single rider гэдэг. Single rider. Тэр кино бас ингээд жоохон удаан өрнөдөг ч гэсэн бас амар зүй юм кино. Тэр нэг кино тавьчаал юм хүм бодоол эмэр мар санагдвал тавьчаал хаяа харчаал гэж байлгаа. Зэрэг single rider. Rider. За өөр Charlie Chaplin. Тийм хөө. Буцаанач. Харин өнөөдөр ус автгүй өдрөх гэж байна. Буцаад ич. Миний нөгөө нэг дурлаад байгаа кино ч ямар нэртэй хэлж байгаа шүү. Тийм. Солонгос нөгөө нэг таарахгүй яваалаа. Tune in for love. Tune in for love. Tune in for love гэд тэр бас амар гоё кино тий. Tune in for love. Tune in for love. Тэр би тэр кино нөгөө тийм кинонд жоохон эхлэл хэсэг нь амар хэцүү. Нэг өдөр уулзаал тэгснэ ингээл нэг юмнаас болоод салаал тэгэл хитэн жил уулзахгүй яваал тэгж аал нэг юм суугаал. Нэг тэр киног бичсэн мэс ширцээ ярих кинонууд дээрээ тааза үзчихсэн үү? Ингээ 3 ангитай мөрөөдөө тоглоомчдын талаар гардаг солонгос кино ахгүй юу? Нэг нь бүр дээр үед гарч ирсэн. Хоёр дээр нь топ тоглосон. 2015 6 онд гарч ирсэн баха. Тэгээ сүүлийнх дээр нь сайхан гарсан тий. Гэтэ хамгийн гоё нь болохоор топ тоглосон юм бил. Сүүлийнх нь тий тааруулсан. Таажа юм уу? Таажа. Нөө Зионти гэдгийг Giant-и гэдэг шиг таажа юм уу? Giant-и. Чи таажа үзсэн үү? Окей. Нөгөө нэг солонгосын бас нэг юм хүүхэн гинэд ш нөгөө Friends билүү нөгөө нэг юм дээр үеийн бас 90-ад оны нэг анги байдаг. Тэр нь ингээд бас нөгөө бүлэглэл мүлэглэлтэй тийг ингээд хоёр амар сайн найзууд тэгэл тэгсэн ингээд сүүл бас нөгөө Ким Вубин тоглолцсон. Яг нөгөө нэгдүгээр анги дээр нас орсон найзынх нь хүүн ингээд том болцсон. Тэгснээ тэр нөгөө
хоёр найз байгаа дааш нэгдүгээр анги дээр нэг нь өнгөрөөд нөгөөд нь шоронд орчдөг байхгүй юу. Тэгээ тэр шоронд орсон найз нь гарч ирээ. Тэгээ найзынхаа хүүмөтэй хамт ингэж юм хийгээд тий тэр амар зөвөн кино. Тэгээ бас нөгөө нэг Солонгосын нэг амар инээдтэй кинод штэ би нөгөө нэг шатхан төгөх газрыг нэг дээрм